За өглөөний мэнд өнөөдөр 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болсон байна. Бид гурийн аялал дундаа ороод явж байна. За өнөөдөр айгүй сонирхолтой өдөр. Ямар өдөр вэ гэхээр бид нар өнөөдөр Галт-Тэрэгний музей үзэж эхэлж байна. За тэгээд Японд бүтэд одоо хэрэгтэй хүүхдийн танин мэдхүүн бүх зүйл энд байна. Шинжлэх ухааны музей, анагаахын музей, Галт-Тэрэгний музей гэдэг одоо тухайн хүүхэд багасаа тий одоо мэрэгжил энэ мэрэгжил ямар уу, тэр мэрэгжил ямар уу гэд мэрэгжил сонголтын дээр анхаарах ч гэдэг юм уу, өөртөө дуртай байх энэ зүйлээ сонгох боломжийг хүүхдэд олгох энэ мэдхүү юм гайхалтай музейнүүд Японд бол бүр хаа сайгүй байна. Тэгээ бид гурав ирэхээс өмнө бол хүүхдэд танин мэдхүү мэрэгжил талаас нь олгох тоор юм музейнүүдийг судалж агаад тэгээд чагсаалтыг гаргасан. Тэгээ өнөөдөр бол бид Галт-Тэрэгний музейнд дөнгөж орж ирээ явж байна. За одоо энд Галт-Тэрэгний сүвнэр дэлгүүр байна. Одоо энэ дээд жишээлбэл Галт-Тэрэгний бариулуудаар ингээд гэрлийн бүрхүүл хийсэн байх жишээний. За тэгээд энэ Шинкансен байна. Бэлэг дурсаалын тэгээ дандаа Галт-Тэрэгний холбогдолтой юм зүйлүүд байна. За энэ тэгэл жижигхэн хүүхдүүдэд чихэр мэхэр гэх мэтчлэн. Борооны цов гадналтаа тэгээд Галт-Тэрэгний зурагтай байх жишээний аймснууд бас Галт-Тэрэгний зурагтай. Хүүхдийн тоглоом, уут, уурын Галт-Тэрэг болон Шинкансны зурагтай байна. За энэ дээдлэр мөн адил. За шүхэр. Сколько мы? Тийм ээ тий. За энэ галтгооны хэрэгслүүд. За энэ хүүхдийн сэрээ байна. Мөн адилхан Шинкансен савх байна. За энэ бол бас аюу гоё. Японд явж байгаа бүх Галт-Тэрэгний төрлүүд нь энд байх шиг байна. Бид гурав ирснээсээ хойш бол нэрээ айгүй олон төрлийн Галт-Тэрэгэнд сууж үзэж байгаа. Тийм ээ тий. Хөргөчний налс байна уу? Хөргөчний налс хараагүй. За энэ үгээр бичих хэрэг болно ном. Тэгээ хүүхд зэрүүлснээр. Энэ тэмдэглэлийн дотор байна. Энэ зурагт номнууд бас байна. За нэг юм байна. Одоо бүгд хайхантай музей рүү орцгоё. За бид хоёр дахь гараад ирлээ. том юм байна.
За ингээд бид гурвын аялал маань эхэлж байна. Энэ удаагийн аяллаа тайлбарыг бол миний гэр бүлийн хүн үргэлжлүүлэн та бүхэндээ хүргэх болно. За энэ музейг товч танилцуулахад бол энэ музей маань бол ерөнхийдөө Японы зүүн төмөр замын харьяанд байдаг. Зүүн төмөр замын 20 жилийн ойгоор одоо 2007 онд байгуулагдсан гэдэг юм лээ. Тэгэд бол тухайн үед бол нэлээд цомхон маягаар байгуулж байсан бол одоо бол бүр баг 4-5 хэсгээс бүрдсэн нэлээд том байгууламж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол энд төмөр замын одоо бүхий л үеийн одоо Японы үед болон одоо дэлхийн төмөр замын бүхий л үеийн техник технологийн одоо хөгжлийн явц үе шатууд бол бүгд харагдаж байгаа. Одоо яг ингэ харагдж байгаагаар уурын тэргүүд одоо нэг steam engine гэж ярьдаг. Уурын тэргүүдийн хөгжил. За тэгээ уурын тэргийн дараагаас одоо юу орсон? Дизель галт тэрэг, дизель сэтгүүр. За тэгээ төмөр замын цахилгаанжуулалт. Дараагаар нь одоо нэг Shinkansen буюу хурдан галт тэрэг, Maglev, соронзон галт тэрэг бүхий л технологиг харуулсан. Одоо төмөр замтай холбоотой бүхий л техник яаж явагддаг, ажил яаж явагддаг, инженерчлэн одоо ямар төвшөнд хөгжиж байгаа гэдээ бүгдийг харуулсан байдаг. Тэгээд ерөнхийдөө бол энэ Токио хотоос бол ойрхон. Токиоос хойш нэг цагийн зайтай, цаг 20 минутын зайтай. Омия гэдэг том өртөө байгаа 3 замын уул зургтай. Энэ Сайтама хотод байдаг. Тэгээд тэндээсээ бол холгүй яваад очиход ойрхон газар байгаа. За тэгээд энэ музей бол ерөнхийдөө бол төмөр зам сонирхогчдод одоо нэг яг train enthusiasts гэдэг төмөр замын одоо хорхойтноо, төмөр замын фэнүүд байдаг. Тэдний бол өстой яг зорио очих хэвээр газруудын нэг. Мөн даан ганц төмөр зам гэлтгүүгээр ер нь техник сонирхолтой энэ хүмүүс ер нь заавал очих газруудын нэг байна лээ. За тэгээ одоо игэнд харагдж байгаа Японы яг аж үйлдвэрлэлийн яг 90 үе одоо дэлхийн 2 дугаар дайны дараах хэцүү нөхцөлийн дараа яаж одоо Японы төмөр замынхаа ачаар яаж энэ олон хот суурин босгосон аж үйлдвэрлэл яаж өгдсөн энэ бүхий л түүхийг ер нь уншиж болно. За ер нь тэгээд энэ талын түүхийн баг зэрэг мэдлэгтэй байхад бол ер нь тэгэл бүх юм бол тэнд маш ойлгомжтой, маш наалтцтайгаар харагдчихлээ. За мөн тэ энд үзэж байгаа хүмүүсийн хамгийн бас нэг олж урах хууштай зүйл нь болохоор хүүхдүүд. Япончууд өөрсдөө хүүхдүүдээ энэ музейг маш их үзүүлдэг юм байна. Хүүхдүүдэд дагуулж их явдаг юм байна. За өөрсдөө бас их яг ингээд жоох хүүхчиг болцсон ингээд явж идэм байна. За энэ музей бол ерөнхийдөө бол дэлхийд ер нь топ 5-ын нэгт орох төмөр замын музей байгаа. Дэлхийд бол нэлээд хэдэн төмөр замын музей, том музей байдгийн нэг нь бол хоёр нь бол Японд байдаг, нэг нь Киото хотод, нөгөөх нь Токио хотын Tetsudo Hakobutsukan гэж Сайтама хотод байдаг. За тэгээ бусад нь Германд байж байгаа, Англи, за тэгээд Санкт Петербург, Москва их мэд газрууд нэлээд том музейнууд байгаа. Америкийн нэг улсаас бий. Энэ музейгээр явж байхад бол ярих юм, харьцуулж одоо жишээ нь юу гэдэг манай улсын төмөр замын хөгжил юу вэ? За дэлхийн төмөр замын хөгжил хаана явж байгаа вэ? Японы хаана явж байгаа вэ гэдэг нь бол маш ил тод одоо ойлгомжтой харагддаг газар. За одоо жишээ нь Японы одоо жишээ төмөр замын хөгжил гэдэг бол одоо шал өөр төвшөнд байна. Тэр бол энэ бүр тусдаа сэдв энэ бол харьцуулж хэрвээ ярьж бодвол нэлээд том сэдв подкаст хийхээр сэдв байлээ. Энд одоо бас харагдаж байгаачлан одоо нөгөө Японы одоо Японч гэлтгүүгээр дэлхийн төмөр замд бас нэг одоо төмөр замын нэг soil railway culture гэж ярьдаг. Тийм юмыг бол эдгээр бол хэдэн 10 жилийн өмнөөс хадгалж авч үлдсэн маш олон цуглуулга, маш олон макет моделууд нэг танхим ихэд тийм мар дүүрэн одоо жишээ нь төмөр замын дээр үеийн хуучин зүтгүүрүүдийн номер одоо үйлдвэрлэсэн газрын тамга үйлдвэрийн тэмдэг гэж ярьдаг. За тэгэл марк одоо төмөр замтай холбоотой шуудангийн марк, ажлын хувцас. За тэгэл жижиг сажиг багаж хэрэгсэл гээл бүх юм одоо энэ нь бол маш үнэтэй тооцогдох соёлын өв гэж үздэг. Энийг бол яг Монголд бол энийг бол ярих жоох арай эрт байгаа хаа. Энийг бол одоо юу гэдэг ойлгох болоогүй гэдэг юм уу, анхаарч үзэхээр болоогүй байгаа юм шиг санагддаг. Энэ төмөр зам өндөр хөгжсөн төмөр замын ариун түүхтэй газрууд бол энэ нь бол аль хэдийн одоо соёлын тийм үнэт тийм
өв маягийн болцсон. Соёлын үнэт зүйл болцсон. Төмөр зам дагаад бас төмөр зам гэдэг нь зөвхөн галт тэрэг яваад ингээл хүмүүс угаад ачаа бараа зөөдөг юм. Энд чинь бас төмөр замын хажууд entertainment байдаг юм байна. Culture соёл буюу тийм одоо тийм этник зүйлүүд байдаг юм байна. Энийг бол маш нарийн харуулсан байдаг. За тэгэхээр одоо энэ жишээ нь яг Японы 1910-аад оны үед ажиллаж байсан. 1919-р зууны ихээр л ажиллаж байсан уурын тэргүүдийн төлөөлөл байна. Энд бол галт тэргийг хаанаас нь харах, жолоод одоо интернэшнл дээр жолоодох одоо бүхий л үйл явц харж болно. Ялангуяа төмөр замаар төмөр замаа суралцах гэж байгаа ч юм уу те төмөр замын техникээр одоо техник засвар одоо инновацлал тиммар суралцах гэж байгаа хүмүүс бол энэ бол маш том дадлагын танхим гэж хэлж болно. За энэ даялгаа өдрөө өглөх гэж байна. Эхлээд цаашаа 2 түлхээд тэгээд нэг. За ажиллалаа. Next station Omori. Жишээ нь энэ тарагч байгаа бол одоо яг галт тэрэгний удирдлагын одоо зүтгүүрийн удирдлагын систем л байна л да. Одоо цахилгаан ч одоо дизель зүтгүүрч яг одоо жишээ нь тормоз нь яг яаж ажилладаг, хааз нь одоо энгийнээр тайлбарлахад бол хааз өгөөд хааз нь яаж дугуйг эргүүлдэг гэх мэт одоо маш энгийнээр бол харуулсан байдаг. За одоо энэ дээр бол Японы эзэн хааны галт тэрэгний бүрэлдэхүүний хэсгийг музей тавьсан гэдэг сүүлд уншижсэн. Тэр хэсгийг харагдаж байгаа шиг байна. За нөгөө талд нь бол одоо 1960-аад оны үед Японы орон нутгийн галт тэрэг за Шинкансен буюу суман галт тэрэгний үйлчлэгээс өмнө ийм галт тэрэг голцоо явдаг байсан юм байна гэж би ойлгосон. Их тайлбарууд нь Япон хэл дээр байсан болохоор бас зарим нь англи хэл дээр. За тэгээ энэ бас нэлээд түүхэн зүтгүүрүүдийн хэсэг. За энэ бол яг музейн голд ингээд тийм эргүүлэг гэж ярьдаг. Англиар бол төмөр замын хэллэгтээ бол turntable гэж ярьдаг. Яг тэрийгэ тойруулаад бол яг Японы төмөр замд маш чухал үүрэг гүйцэтгсэн түүхэн зүтгүүрүүд, одоо цахилгаан зүтгүүр, уурын зүтгүүр, дизель зүтгүүрүүдийг тойруулаад тавьсан байт юм байлээ. За тэгээд өдөрт одоо тодорхой цагт одоо голд нь одоо гаргаж ирээд одоо тэр зүтгүүрүүдийг дуургаад, асаагаад юм уу те үзүүлдэг сигналын дуургадаг ч юм уу. Тэг маш сонирхолтой тийм жижиг ивентүүд бол болдго юм байлаа. Жохом яг тэр нь тогтсон цагуудад болоод ах шиг байгаа. Тэгээ бидний хувьд бол яг азтай яг тэр уурын тэрэг гарч ирээд яг сигналаа өгөөд тэгээ үзэгчдэд ингээд музейн хөтлөгч тайлбарлагч нь ингээд олон нийтэд тэр танилцуулаад эргүүлээл ингэж байж байгаа нь бол үнэхээр одоо сэтгэл хөдлөл маш сайхан байсан. За тэгээ тэр уурын тэрэгний сигнал, за тэр дуу чимээ бол үнэхээр сайхан байсан гэж хэлмээр байна. Яг одоо музейн гол танилцуулаад үзүүлж байгаа энэ уурын тэрэг жишээ нь бүгд ингээд ашиглалтаас гараад ингээд музейд бүгдийг тавьсан юм гэхээр бас үгүй. Энийг бас бараг 7 хоног болгон амралтын өдөр болгон за зарим өдөр бараг өдөр болгон шахуу аялал жуулчлалын зориулалтаар Японы зарим төмөр замын хэсгүүдэд очиж зургийг авах энэ галт одоо уурын тэргэнд сууж явах бол боломжтой байдаг. Яг тэгэхээр Японд бол маш олон мянган төмөр зам сонирхогч төмөр замын гэрэл зураг авдаг. Одоо галт тэрэгний зураг авдаг, галт тэрэгний бичлэг хийдэг хорхоотнууд байдаг. За тэднийг бол яг Япон хэлэндээ болохоор торитецу гэж одоо нэрлэдэг байгаа. Энэ нэрээр их алдартай торитецу нар гэж. За англиар бол одоо rail fan-ууд train in houses гэж ярьдаг. За тэдэрт бол зориулсан одоо тэнд бол маш том ивентүүд бараг 7 хоног болгоны амралтын өдөр болгон Японы энэ тэнд өнцөг болон бүрт болж байдаг гэж хэлж болно. Ганц одоо том хотууд биш. Жижиг төмөр замын салаа замуудад гэж хэлж болно. Одоо яг энэ харагдаж байгаа уурын тэргийг бол 2016 онд
одоо Японд очихдоо би одоо нэг Оигава гэж бас түүхэн төмөр замын өртөө байдаг. Тэр төмөр замын өртөнд бас яг ингээд ажиллаа явж байгааг харж байсан. За энэ музейн танхимуудах одоо бүхэл галтрын вагонууд зүтгүүрүүд дотор бол дотор нь орж ингэж бас аялах боломжтой. Дотор нь селфи хийх, зураг авах, одоо тэг гэр бүлээрээ зураг авах байд юм уу? Гадна дотноос нь одоо янз бүрийн хөгжилтэй байдлаар зураг авах маягаар бол айгуу тийм одоо гой дурсамжийг бүтээх бол боломжтой байдгаар их давуу талтай байлаа. За тэгээд энэ галтрынуудын одоо арчилгаа, одоо энэ музейд байх үгүй одоо нэг тордлогоо бол үнэхээр дээд зэрэг яг л одоо шинээр үйлдвэрээсээ гарсан юм шиг гэж хэлж болохоор харагдчихсан. За бид гурийн аялал үргэлжилсээр одоо яг эд дундаа ороод явж гин. Тэгээд өнөөдрийн бичлэг бол бүр үнэхээр сонирхолтойгоор би дийлээ сууж байна. Тэгээд яагаад гэвэл одоо миний хань надад анх удаа яг энэ надад тус олоо, дээр надад дим болоо, төмөр замын талаар мэдээллүүд, заас энэ музейг үзэж байсан талаар сэтгэлээ харамгүй хуваалцж байгаа хайртай хандаа маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд надад аягүй таалагдж байна, аягүй гоё байна. Тэгээд танин мэдхүн талаас нь маш өргөн мэдээллүүдийг аваад сууж байна. За дээр нь хоёр талын гэр бүл бол төмөр замаас бүр салшгүй юм холбоотой гэр бүл байгаа. Яагаад гэвэл манай хоёр өвөө маань Нацагдорч Дам гэд хоёр өвөө маань бол насаараа төмөр замд ажилласан юм мундаг үлгэр жишээ болсон ийм хоёр буураа маань байсан. Тэгээд одоо хоёр өвөө маань бол хоёлаа байхгүй Тэнгэрийн оронд байгаа. Тэгээ хоёр өвөөдөө маш их хайртай гэдгээс хэлмээр байна. За тэгээ амьдралын маань хэм маяг бол яалтчгүй төмөр замын хаяанд байж өссөн учраас надад бол төмөр замын музей хамгийн ойрхон, хамгийн гоё санагдчихлаа. За ингээд яг галтрын суугаад аялж байгаа юм шиг юм мэдрэмж төрүүлдэг бүх хэсэг байд юм байна. За энэ бол сая уурын галтрыг хөдөлгөөд ургаадсан. За төмөр замтай холбогдож байгаа бас нэгэн том шалтгаан бол миний хани аав нь буюу миний хадам аав болох Батхүрэл гэж хүн бий. Тэгээд аав маань бол насаараа төмөр замд ажилласан, насаараа төмөр замд хүчин зүтгэж байгаа ийм мундаг хөдөлмөрч хүн байдгаа. Тэгээд энэ хүнээс бол би маш их одоо үлгэр жишээ авч амьдардаг. За дээр нь бол миний өөрийн төрсөн аав маань байна. Тэгээд миний аавыг бол Ганбат гэдэг байсан. Тэгээд аав маань бол олон жилийн өмнө бол бурхан болсон. Тэгээд аав маань бол барилгын мэргэжилтэй насаараа барилгачин хийсэн ийм мундаг игэл жирийн одоо хөдөлмөрч гэр бүлээс гаралтай. Тэгээ энэ хүмүүсийг одоо ярихад огшдог, ярихад их тийм ад жаргалтайгаар, бахархалтайгаар ярьж чаддаг ийм мундаг хүмүүсийн үр удам болж явж байгаадаа миний хувьд бол айгаа бахархалтайгаар амьдардаг юм аа. Тэгээд ямар ч байсан бидний одоо амьдралын хоёр талын маань гэр бүл яалтчгүй төмөр замчид байдаг учраас Япон оронд ирээд бол төмөр замын музейг бол заавал одоо үзэх ёстой газрын нэгд бичээд яг тэр одоо зорьсон зүйлийнхаа дагуу бид гурав төмөр замынхаа музейн дотор аялаад явж байна. Үнэхээр их аз жаргалтай байна. Энэ бичлэг бол өмнөх бичлэгүүдээс хамгийн их аз жаргал мэдрүүлсэн бичлэг болж байна. Яг гэвэл мэдээж хамгийн хайртай хүмүүсийгээ яриад ирэхээр хүн хамгийн их огшдог, дээр нь хамгийн их баярлдаг, хамгийн их аз жаргалын гармон ялгардаг байхаа гэж би бодож байна. Тэгээд гайхамшиг үргэлжилсээр.
Окей. Энэ нараа галхааны хан хэсэг байна. За энэ орон галтрын зөв бүтц. Харуулж байна. За Шинкансен. Nächsten so Jamheuer. Tokyo Station. За нөгөө бид хоёр очиж зураг авахдаг алдартай газар байна. За энэ Tokyo Station-ыг барьсан хамгийн зузаан юм байна. Газар хөдлөлтөнд төсвөртэй. Ингэж хийсэн байх нэ. Ийм зузаан. За Шинкансен бид гурав Осака руу Шинкансен сууж байгаа. За энэ хэсэг бол яг энэ музейн бас нэлээд чухал хэсэг. Яг тэгэхээр одоо Японы бэлэг тэмдгүүдийн нэг гэж ярьдаг Японы суман галт тэрэг Шинкансны яг 0 сер буюу хамгийн анхны одоо Шинканsen галт тэрэгний хувилбар. За мөн хамгийн анх Шин Осака өртөө рүү Токио өртөөнөөс хөдөлж исэн Шинканснийг энэ музейд тавьсан байдаг. За өнөөдрийн Сталиныхаа аяллаа талаар ярьж. Бид гурав одоо нөгөө Шинкансны хамгийн анхны Шинканsen. 62 онд анх явж ирсэн. Шин Токио, Осака чиглэлд нэгц Шинкансен 0 сер. 60-аад оны технологи гэхэд юу вэ? Одоо энэ дотоод хийц юу гэдэг салон тавин хийцийн материалыг харахад 70-аад оны сүүл 80-аад оны Görlitz, Amendorf-ийн Зүүн Германы вагонууд, за Оросын Калинины вагонууд дүүхүүж байж 80-аад оны тухайн үеийн одоо Зүүн Европын зөв толгойд улсын вагонуудтай дүүхүүж байжээ гэж харагдаж байна. Өнөөдөр Япон чанар бол шал өөр байсан юм дөө байдаг юм. Садлын материал дэмжин 60-аад оны замараг 50-аад оны сүүлээс инновац хийж эхэлсэн технологи. Энэ Шинкансен одоо явж байгаа. Энэ Шинкансен бол одоо явахгүй л тийм. Тэгээ одоо явахгүй. За түүхийн юугаараа зөв хатаж авчулсан ганц нэг байдаг гэж магадгүй байна. Чухал үйл явдлуудаар явуулдаг ч юм уу. Тэгээ мөн хажуудны одоо яг дэлгэцэнд харагдаж байгаа ажлан Токио өртөөний үүх түүх, Токио өртөөний одоо энэ баригдсан явц одоо ямар материалаа ямар зузаантай баригдсан гэд маш нарийн мэдээлэлүүд бол энэ дээр байд юм байлээ. За тэгээ Японы одоо Tokyo Station Mouse нэлийн түүхэн өртөө олон цаг, олон жаргал зовлон үдсэн, олон дайны одоо бөмбөгдөлтүүдийг үдсэн сэргэн мандалд одоо зөндөө маш олон юмыг үдсэн өртөө байдаг. Тэгээд энийг яриул бас нэлийн урт түүх ярих болно. За тэгээд одоо энэ Шинкансны 0 сер дотор анх удаа орж үзээд бас нэлийн юм сонирхоод одоо яхад бол маш олон зүйл бас мэдэгдэж харагдчихсан. За Шинкансны хэсгээс дараагийн хэсэг рүү шилжих хооронд одоо энэ хоёр корпусын хооронд гэсэн одоо энэ гадаа бас нэг Японы 80-аад он 90-аад оны үед одоо компьютер трейн маягаар ашиглаж байсан
одоо галтрийг ингээд тавьсан байдвүлээ. Тэнд нас хүмүүс ороод гэр бүлэрээ бас нэг музей үзэж явах хоорондоо амс хийж амрах, цай уух, хоол идэх хэсэг маягаар болгоцсон. Тэр бас их гоё санагдсан. Одоо энэ хаалгаар ороод дотор нь хүмүүс одоо харж байгаачлаа. Суугаад амарч ирсэн хэсэг байсан. Бидний галтрагны аялал аюу гоё болж үргэлжилж байна. Тэгээд Япон улсад явдаг бүх галт хэрэг болон хурдны галт хэрэг бүх төрлийн одоо галт хэргүүдийг нэг дор үзэх боломжтой, хөдөлгөөж үзэх боломжтой ийм гоё музейд бүх насны бүх хүмүүс байна. Жуулчид бас байна. Гэхдээ жуулчдаас илүү яг энэ Япон улсад амьдардаг хүүхдүүд, ялангуяа бага насны хүүхдүүд энд бүр маш их байна. Тэгээд хүүхдүүд өөрсдөө сонирхоод энийг ажиллуулж үзээд тэгээ эндээ дурладаг юм байна. Дурлаа тэгээд ирээдүйн мэргэжлээ бас сонгох ингэж явд юм байна. Ийм хөдлөх бүрэлдэхүүнтэй юм байна ч гэдэг юм уу мэдэх боломжтой ийм бяцхан хүн хүртэл явж байна энд. Энд тэгээд хэдэн объект байгаа юм бэ? Айгүй олон объект байна. Одоо л бид гурав хурдны галт хэрэг буюу Шинкансенны галт хэргийн дотор орж ирсэн явж байгаа. За дараагийн хэсгийн корпус. За яг одоо нөө Шинкансен галт хэрэг маань яг өнөө хүртэл ямар хөгжлийн шатанда явж ирсэн бэ? За ямар сэр одоо ямар цувралууд гарсан бэ гэдгийг нь бол яг энэ хэсэгт бол тавьсан байсан. За бүгдийг биш юм гэхэд хоёр Шинкансеныг тавьсан байсан. Яг чухал хоёр Шинкансен. За түрүүн тэр ногоон өнгийн харагдаж байгаа шүү дээ. Энэ бол их алдартай Шинкансен байгаа. Хаябуса буюу E5 Шинкансен гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ Хаябуса Шинкансен бол одоогор бол яг Токиогоос хоошо Хоккайдо, Ямагата гээд хойд зүгтээ бол үйлчлэгэнд явдаг юм байлаа. За музейн бас нэг чухал хэсэгт одоо энэ харж байгаачлан төмөр замын макет, төмөр замын модель энэ бол яг ямар төвшөнд одоо Японд ямар төвшөнд энэ моделизм хөгжиж байгаа вэ? Одоо яг макет одоо төмөр замыг яг яаж ингэж макет одоо моделизмаар ойлгох ямар ч одоо насны хүн хараад ойлгохоор яаж хийх вэ гэдгийг бол энэ нүхээр төгс шийдсэн байсан. За чи метро систем яаж ажиллаж байна? За хурдны галт хэргийн систем, за мөн бүр том зургаар харуулсан олон сонирхолтой макетууд энд байсан. Галтргийн хөдөлгөөний зураг диспетчерүүд тавьдаг. Очгийн галтрыг ингэж явуулсан зүйлсэн эндээс ирж байгаа хүмүүс зөв яа шоудоо. За галтргийн диспетчер хэсэг. Диспетчер. Энд дээр зураглаа хийгээл явдаг байх нэ. За мөн энэ газрын одоо яг энэ музейн энэ хэсгийн бас нэг чухал хэсэг нь бол төмөр замын аюулгүй ажиллагаа. Аюулгүй ажиллагааг төмөр замын аюулгүй ажиллагаа нь яг яаж одоо галтргийн хөдөлгөөнтэй уялдаж авдаг юм бэ? Галтргийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гэдэргээд дүрм журмын бүх одоо юмудаас одоо жишээ нь энэ дээр харагдаж байна. Галтргийг диспетчерүүд одоо төв диспетчерүүд галтргийн хөдөлгөөнийг яаж зохион байгуулдаг юм бэ? Олон галтргуудыг яаж удирдах зохион байгуулж явуулдаг хэсэг одоо
яг жинхэнэ бодит амьдрал дээр ямар байдгийг л харагдаж байна л да. За бас нэг жижигхэн тоглолт орж байна. Үзүүлбэр. Тэрний асуулт аюултай байдлыг шууд бодит байдлаар хүүхдэд үзүүлж харуулж байна. За мөн тэгээд одоо галт тэрний буудал дээр байдаг одоо галт тэр хүлээн авагчид, машинистууд, за туслах машинч, одоо кондукторууд гэж ярьдаг. За тэд нар одоо яг аюулгүй ажиллагааны зааварчилгааг яаж өгдөг, дүрм журмаараа яг юу гэж хэлдэг те. Бүхий л одоо зүйлийг харуулсан байсан. За тэгээд тэр дагуугаа одоо түүнтэй холбоотойгоор одоо үзүүлэх тоглолт маяг юм. Одоо яг аюулгүй ажиллагааг яаж хангаж ажилдаг, зорчигчд ачаа бараг яг саадгүй яаж нэвтрүүлгээд одоо бүхий л детальчилсан зүйлийг одоо энд яг хүүхдүүдэд одоо төмөр замыг сонирхож байгаа. Бас яаж ингэдэм бол гэсэн асуултанд бол хариулт авахар бол зөндөө зүйлийг бол энэ одоо жижигчилсэн тоглолт маягийн юмар харуулдаг юм байна лээ. Ер нь бол тэгээд Японыг төмөр замгүйгээр төсөөлөхгүй л дээ. Ер нь бол төмөр замгүйгээр төсөөлөх боломжгүй. За тэгээд тийм ч учраас одоо нэг Японд төмөр замын мэргэжил эзэмшиж байгаа одоо жилд нэг судалгаа тоо байсан хэдэн сая оюутнууд одоо төмөр замын мэргэжилтэй болохын тулд шалгалт өгөөд тэндээс зөвхөн одоо яг энэ мэргэжил тэнцэж одоо ажилд орж одоо төмөр замын мэргэжилтэй болох сургуульд ордог нь бол яг тэр нийт оюутнуудаас нэг 60% л тэнцэж чаддаг гэж байгаа. Тэгэхээр бол шалгуур бол мэдээж маш өндөр, хариуцлага маш өндөр мэргэжил байдаг аль ч улсад. Тэгэхээр бол Япон улс маань бол төмөр замын сүлжээ нь бол одоо маш өндөр хөгжсөн орнуудын нэг. За нэг хэсэг бол одоо дэлхийд номер 1 гэж яригддаг байсан бол одоо Хятадын төмөр замын систем, Хятадын төмөр замын хөгжил бол одоо баг Японыг борн гүйцэж ийн гэж хэлж болно. Гэхдээ бол энэ хоёр бол маш ширүүн өрсөлдөж байгаа дэлхий дээр бол. За үүний дараагаар бол Герман, ордог Германы төмөр зам, Франц гээд баруун Европын улс орнууд ордог аа. Нөгөө нэг карт уншуулад байдаг хэсэг энд харагдаж байна. За энэ дараагийн хэсэг нь яг энэ том түүхэн төмөр замын, энэ том түүхэн улсын одоо төмөр замын хөгжил, эдийн засаг, нийгмийн аж байдал, за тэгэл тухайн үеийн яг амьдрал төмөр замаа дагаад яаж хөгжижсэн, ямар боломжууд гарч ирж байсан, ард иргэдийн амжиргаа яаж сайжирч байсан гэл бүхий л одоо цаг үеийн байдлыг харуулсан тийм түүхэн хэсэг байсан. За мөн алдрын танхимч гэж хэлж болохоор бас нэлээд олон алдартай эрхмүүд, олон алдартай одоо нөгөө сайд нар гэдэг юм уу. Тийм улсуудыг бас нэлээд үзүүлсэн байсан. Яг энэ музейд бол яг үзээд явж байхад бол тэр хөрөнгө оруулалт одоо энэ маш их хөрөнгө оруулалт хийж энэ музейг босгосон санагдсан. Тэгэхээр бас бид нар энэ түүхэн одоо энэ ач холбогдолтой зүйлээ аварч хамгаалж үлдэх, үүндээ үргэлж хөрөнгө оруулалт хийж явах нь бол маш чухал ач холбогдолтой юм аа гэдгийг бол эндээс харж болохоор байлаа. За мөн түүнчлэн энэ музейн бас нэг чухал хэсэг бол одоо энэ төмөр замын бүр нарийн одоо нэг деталь одоо төмөр замын нарийн цаад галт тэрэг явдаг гэдгээс илүүтэйгээр
мөн ямар одоо үйл ажиллагаа цаанаа явагддаг одоо жишээ нь юу гэдэг пилет те төмөр замын тасалбар бичих тасалбар захиалга за тэгэл хоорондын харилцаа холбооны одоо төхөөрөмжүүд харилцаа холбоо яаж явагддаг дээр үед одоо ямар харилцаа холбооны ямар шатыг дамжиж явсан одоо ямар байгаа гэдэг бүхэл одоо технологийн байдлыг харуулсан байт юм байлээ. За тэгээд мөн одоо нөө төмөр замын бас нэг одоо салшгүй нэг хэсэг болох холбоо тохиоллын хэсэг гэж байгаа. Өртөө зөвлөгүүдийн одоо зам сумыг удирдах, тохиоллын системийг удирдах. За тэгэл цахилгаан төвлөрүүлэлт энтергээл одоо энэ харагдчихлаагачлаа одоо нөө өртөөний замын пулт харагдаж байна. За тэгэл одоо тохиол одоо яаж явдаг дохоог нээж хаах тэр сумуудыг удирдахад ямар компьютер одоо тухайн үед байсан одоо бүхэл одоо нарийн юмнуудыг тусгаж бүгдийг харуулсан байт юм билээ. Энийг бол нэг өдөр бол яваад бол үзэж дууссан гэдэг бол учир дутагдaltaй байлаа. 2 өдөр, бараг 3 өдөр, 2 өдөр ер нь бол хангалттай гэж хэлэхэд болно. Тэгэхээр бүхэл одоо түүхэн зүйлүүдийг энд бүгдийг хадгалж авт үйлчилж тавьсан байсан. Одоо жишээ нь ингээл харагдахад одоо энэ дохоочин, замчин одоо тэгэл тухайн үе одоо энэ харагдаж байна. Хөдөлдөг байсан нэг баримт бичгүүд тушаал байдаг юм уу, ажлын дэвтэр гэл бүхий юмнууд маш нарийн хадгалж авч үлдсэн байсан. Эндээс бас нэг юм харж байхдаа одоо бидний мэддэг нэг их алдартай кино байсан 2000-ад оны ихээр гарч ирсэн баха Ошимо өртөө гэдэг. Тэгэд яг л тэр кинон дээр гардаг юмнууд бас энэ дээр маш олон харагдчихсан. Тэр киног хэрвээ одоо мэддэг хүмүүс байвал санах бах. Одоо тэр өртөөний яаж байдал тэр одоо галт тэрэг ирж байгаа тухайн үе яг тэр галт тэрэг ямар өсөн өртөө ямар өсөн тэр дохоо өгөөл тэр нэг аав нь ингээл Ошимо өртөөгөөл хэлээл тэгжээдэг яг тухайн үед яг байсан тэр утсан харилцаа холбоо төмөр замын өртөөний аж байдал тэнд байсан тоног төхөөрөмжөө сандал ширээгээл одоо наазахын жижигхэн ширээний гэрэл гэх ч юм уу те тэр мөр нь бол яг энэ хүмүүсээ яг тухайн үеийн байдлаараа одоо өртөөний жижигүүрийн ч юм уу те машинистын хувцс ингээл бүх юм нь бол маш сайн хадгалж үлдсэн байт юм лээ. За энэ нөгөө орох болон гарах хэсэг карта энд уншуулад орчин. Ja, ich fange gut an. Das ist gut. За шинхэлж яах вэ? Миний онцлог босгоо гэхдээ ард нь юу вэ гэдэг? Фужи. Мицima. Тэг хүч харах. Энийг бол зураг аваад аясгаа бэкриндээ чадаагүй чикен авч идэж байна. Энэ барьсан. Баяр шиг гараад Гарчаад ирсэн. Бүр гадаа ирсэн. тий одоо их тагтаа байна. Чи хэрвээ тагтар гараад тийшээгээ хүч харах. Алцдаг. За бид гурав галт тэрэгнийхээ музейн дээр төр амраад юм идэхин нийдээ дуух нуугаад ингээд сууж байна. За галт тэрэгний музейн дээр бид гурав өглөө өдөр 11:35-д орж ирсэн. Одоо бол яг 2 цаг болж байна. Тэгэхээр 2 цаг 30 минут бол болсон байна те. Зөв 2 цаг 30 минут болсон байна. Тэгсээр нэ яг бүтэн үзэж дуусаагүй байна. Дотроо бүр маш том юм байна. 2-3 объект битүү дүүрэн байд юм байна. Дээр нь дотроо Япон улсад явж байгаа бүх галт тэрэг болон хөдлөх бүрэлдэхүүн диспетчерийн хэсэг, гарах хэсэг, орох хэсэг гэдэг одоо бүх одоо үүсэл хөгжлөөс нь ахуулаад өнөөдрийг хүртэл ингээд бүх зүйлийг багтаасан юм музей байд юм байна. Тэгээд
Японд одоо амьдарч байгаа улсууд хүүхдүүдэд дагуулад маш их ирдэм байна энд. Тэгээд бага насны хүүхдүүд ирээд эндээ нөгөө одоо Шинкансен болон метро бүх зүйлүүдээ ингээд өөрсдөө жолоодоод ажилуулах юм боломжтой. Тэгээд ингээд нэг ийм объектын дотор маш олон одоо жолоодох ийм хэсгүүд бас байд юм байлээ. Тэгээд тэр хэсэгт нь болохоор хүүхдүүд ингээд очрол зогсож байгаад ахтайгаа ихчтэйгээ автаа эсвэл ганцаараа ингээд ороод Шинкансны хөдөлгөөх, явуулах, зогсоох яг тэр гэрлийн тохоогоор нь ажилуулах гэдэг юм уу. Ийм боломжтой байдаг юм байна. За дээрэс нь бага насны одоо хүүхдүүд бүр бага насны хүүхдүүд ч байна. Тэр нь одоо бүх насны л улсууд байна. Хөгшин улсууд байна, залуучууд байна. Гэхдээ жуулчдаас илүү яг энэ Япон оронд амьдардаг одоо Японы иргэдэн өөрсдөө ирж үздэг юм байна. За тэгээд бид гуравт бол маш их таалагдлаа. Тэгээд одоо үзэх стомныхаа 80% нь бол ямар ч гэсэн үзсэн. Тэгээд би бол 100% миний утасны батарей 100% бичиж гэлсэн. Одоо бол миний батарей 40% таасан байна. За ингээд бид гурвын өнөөдрийн хамгийн гол очих ёстой маршрут бол Галт тэрэгний музей байлаа. Тэгээд манай гэр бүлийн хүн бол Галт тэрэгний их хоббитай, дуртай. Тэгээд тийм болохоор зэрэг бид нар энэ Галт тэрэгний музейг сонгож үзэж байгаа. Дээр нь өчтөр бол нөгөө бид нар шинжлэх ухааны музейг үзсэн. Тэрийг бол охиндоо зориулж шинжлэх ухааны музейг үзсэн. За тийм лаб руу орсон. За ингээд өдөр болгон ямар ч байсан шинэ зүйл үзэх, турших, эргэлхийлж хайх гэх мэтчлэн ингээл өөрсдийнхөө аль боломжоор л бидэд яваад байна. За нэг юм байна да. Тэгээд одоо энэ нэг бичлэг хийхдэггүй байх. Тэгээд дараагийн маршрутн дээрээ уулзъя. Өнөөдөр орой бид нэр шөнийн цаг үзэх бас юм төлөвлөгөөтэй байгаа. Одоо ба дээр өчигдөр салютны бичлэг хийсэн. Гэхдээ нөгөө эрхчлөөний өшөө нөгөө одоо ба дээр яг нөгөө жуулчдын очдог хэсэг дээрээ бол охиныгоо үзүүлж таагүй. Тэгэхээр одоо ба руу бол дахиад нэг очих юм бодолтой байгаа. Дээр нь бид нөгөө Фужи уулууг нь бид нар маргааш одоо Фужи уулын аялалд нэг өдрийн аялалд бид нар гарах ёстой. Гэхдээ Фужи уулыг энэ удаадаа бол бид нар хойшлуулад дараа Японоос ирж аялахдаа Фужи уулыг сонгоё. Бидний үзэх юм ерөөсө багтахгүй байгаад байгаа. Тэгээ зарим нь нөгөө тикет нь дууссан өөр өдөр нь таараа тэнгууд нөгөө бидний яг нөгөө өдрөөрөө бичсэн байсан хэсгүүд маань багаар өөрчлөгдөд нэг энэ зүйл болоод байгаа. Гэхдээ яг хоо тэгэл ямар ч байсан үзийгсэн хүмүүдээ үзээд явахыг л бодож байна. Бидэд 25-нд Осака руу явна. Тэрнээс өмнө ямар ч байсан хүмүүдээ үзээд дуусгахыг хичээн дээ. Би ярьсаар аялгаа ийдсээр аав зураг авсаар ингэж л явна да. За ингээд том удахгүй уулзцгаая. За Төмөр замын музейн хамгийн гоё хэсэг дээр хэдүүлээ орж ирлээ. Энэ хэсэг бол би бүтээлч хэсэг гэж нэрлэдэг байгаа. Яагаад вэ гэхээр энд Япон улсад явж байгаа галт тэрэгнүүдийг жижигрүүлсэн хувилбараар нь харах боломжтой юм гоё хэсэг байна. За мөн дээрэс нь Японы өртөөг бас ингээд жижигрүүлээд хийцэн, дээрэс нь толдож хараад ингээд ажиглаад хараа суухад бол аюу гоё байлаа. Энэ маань аюу том зал. Тэгээ наадталтаа маш олон юм үзэгчдийн судалтай. Тэрэн дээр хүүхдүүд маань ээж автагаа суугаад ажиглаад ярилцаад байж байгаа нь бол аюу сонирхолтой, аюу гоё тав тухтай санагдаж байсан шүү гэж хэлмээр байна. За бид гурав эндээсээ гараад музейн гадна хэсгийг танилцуулъя. За энэ жижигхэн хөөрхөн галт тэргийг хүүхдүүд том хүмүүс маань одоо хэдэн ч насны хүмүүс өөрсдөө галт тэргийг хөдөлгөөд явуулаад үзэх боломжтой юм гоё хэсэг байсан. Гэхдээ жоохон ойчртой байсан. Энэ харагдаж байгаа галт тэрэг бол Японы хамгийн үнэтэй аяллаа галт тэрэг байна. Энэ бол жуулчдад зориулсан, дээр нь маш үнэтэй лакшери зэрэглэлийн, доторх нь маш тав тухтай ийм галт тэрэг юм байлээ. Тэгээд тикет бүх юмуд нь бол айгүй үнэтэй. Гэхдээ яг үнэндээ таарсан үйлчлэгийг үзүүлдэг ийм давуу талтай. Тэгээд энэ галт тэргийг үзэхээр харахаар маш олон хүмүүс цугласан байсан.
За эндээсээ гараад бид гурав явж исэн чи юм нэг хөөрхөн хэсэг байсан. Бяцхан дүүнер маань аавтайгаа, ээжтэйгээ, ахтайгаа, эгчтэйгээ зарим хэсэг нь ол зураг зураад, зарим хэсэг нь ол зургаа будаад ингээд сууж исэн. Тэгээ өөрөөр хэлбэл ээж аавтайгаа гэр бүлтэйгээ юм цагийг зугаатай бөгөөд бүтээлчээр өнгөрөөх юм боломжтой юм гоё хэсэг байсан. Энэ удаагийн аялал маань ингээд энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр уулзъя. Гайхамшиг үргэлжилсээр.